Power Rings бол DC Comics-ийн хамгийн хүчтэй зэвсгүүдийн нэг. Энэ зэвсгийг хэрэглэдэг хамгийн алдартай дүр бол Green Lantern. DC ертөнцид өөр олон өнгийн бөгжнүүд байдаг ба өнөөдрийн бичлэгтээ хүмүүсийн тэр бүрчлэн сайн мэддэггүй бусад Lantern Corps-уудын талаар хүрэхээр бэлтгэлээ. Guardians of the Universe Manhunters гэх ертөнцийн хамгийн анхны цагдаа нарыг бүтээж, Universe-ийг сектор болгон олон хэсэг хувааж инх тайвныг цогцлоож байсан боловч эдгээр роботууд нь сэтгэл хөдлөлгүй, зөв буруу гэхээсээ илүү шууд программын дагуу ажилладаг сул талтай байсныг Chrono гэх малтуушин ашиглаж сектор 666 буюу Riot гариг дээрх бүх хүмүүсийг алж байхад нь Guardians of the Universe ирж зогсоосон ч сектор 666 дээр 5 хүн амьд үлдсэн байдаг. Үүнээс болж робот ашиглахаа болж Green Lantern Corps-ыг 3 тэрбум жилийн өмнө байгуулж инх тайванг тогтоосон. Одоогийн байдлаар 3600 секторт нэг Green Lantern байдаг боловч сектор 2814 буюу дэлхий дээр 6 Green Lantern байдаг. Green Lantern Corps нь эр зоригийг биелэгддэг бөгөөд хэрэглэж байгаа хүний эр зориг их байх тусам бөгжний хүч нь цуг ихсдэг. Green Lantern-ы хамгийн том сул тал нь Guardians of the Universe Green Lantern Power Battery дотор Parallax-ыг хорсноос болж шар өнгөний эсрэг ажилдаггүй сул талтай. Yellow Lantern Corps буюу Sinestro Corps нь хуучин Green Lantern Sinestro өөрийн хүчээ буруу зүйлд ашигласан хэрэгээр цөөлөгдөж, өөрийн Sinestro Corps-ыг бүтээн Guardians of the Universe хэтэрхий зөөлөн байна гэж үзэж, айдсаар ертөнцийг захирах хэрэгтэй гэж үзэн Sinestro Corps-ыг байгуулсан. Yellow Lantern-ууд Green Lantern-ы эсрэг айдсаар хүчирхэгжиж, дайсан нь өөрөөс нь айх тусам илүү их хүчирхэгждэг. Red Lantern Corps нь сектор 666-д болж байсан алан хидалгаас амьд үлдсэн 5 хүний нэг Atrocitus Guardians of the Universe болон Green Lantern Corps-оос өшөө авахаа тангараглан Red Lantern Corps-ыг байгуулсан. Red Lantern Ring бусад бөгжнөөс ялгаатай нэг зүйл нь Red Plasm. Red Lantern Ring-ийн хэрэглэгч зүрх нь улаан плазмаар солигдож, Rage Plasm гэх хүчшиг зүйлээр бөөлждөг ба энэ нь юугт шатаах хүчтэй байдаг. Red Lantern уур хилэн өшөө авалтаар хүчирхэгждэг болохоор хэрэглэж байгаа хүн ууртай байх тусам илүү хүчтэй болдог. Сул тал нь бөгжин зүрхийг нь шатааж энергиээр орлуулсан тул бөгжөө авах юм бол шууд үхнэ. Бас хайрыг мэдрэх юм бол бөгжин өөрөөс нь татгалзаж шууд үхэх аюултай. Lantern Corps-уудын өнгө бүр өөр сэтгэл хөдлөлийг бэлэгддэг. Orange Lantern Corps нь шунлыг бэлэгддэг бөгөөд Larfleeze гэх цор ганц гишүүнтэй. Larfleeze хинтээч хүчээ хуваахыг хүсдэггүй учраас цорын ганц гишүүнтэй байдаг. Олон жилийн өмнө Larfleeze Malthus гариг дээр Orange Power Battery-г олж Manhunter-ууд болон Guardians of the Universe ирж зогсоохоор оролцсон ч бүтлгүүтэж батарейг булаацалтаж байсан Larfleeze болон Blavch хоёрт та хоёрын нэг нь л авч болно гэхэд үхтлээ тулалдаж Larfleeze ялснаар цорын ганц Orange Lantern болсон. Orange Lantern болсноос болж харсан бүх зүйлээ авахыг хүсдэг болж газар эрдэнэс юу л байна алаад ч хамаагүй цуглуулдаг, хинтээч хуваалцдаггүй нэгэн болдог. Blue Lantern Corps нь итгэл найдварыг бэлэгддэг бөгөөд ойр байгаа Green Lantern-ы хүч чадлыг итгэл найдварын хүчээр ихсгэж чаддаг. Blue Lantern Corps Gauntlet болон Side 2 Guardians of the Universe-с цөлөгдсөний дараа өөрсдийн Blue Lantern Corps-ыг байгуулсан. Бусад Lantern Corps-оос ялгаатай зүйл нь тулааны чадвар дээр суйрлах бус итгэл найдварыг бусдад өгч байгаа хүмүүс Blue Lantern болдог. Үндсэн зорилго нь тулаанд оролцох биш, бусдад туслах байдаг болохоор ямар нэгэн бусдыг гэмтэх зүйл бүтээж чаддаггүй. Indigo Tribe нь өрөвч сэтгэлийг бэлэгддэг ба Indigo Tribe-ийн бүх гишүүд нь ямар ч инэрлгүй алуурчид болон гэмт хэрэгтнүүд байдаг бөгөөд бөгжийг зүүснээр өрөвч инэрэнгүй болж өөрчлөгддөг. Хаалч ордны бөгжний өмнөх эзэн Ebensur Nock гих гаригийг боолчлогчдоос аварч Natromo гих Nock гаригийн хүнтэй хамтарч
Indigo Lantern Ring-ийг бүтээж өөрийн охиныг нь алсан Iroh дээр бүгжийг анх туршиж Indigo Tribe үүссэн. Indigo Lantern Ring бусад корпсын хүчийг дөөрэх, ямар ч гэмтлийг эмчлэх, ертөнцийн хаанч хамаагүй шилжих гэх мэт чадвартай. Хамгийн том сул тал нь хэрв бүгжийг тайлах юм бол өмнөгшгөө болж хувирдаг. Star Sapphire буюу Violet Lantern Corps нь хайрыг бэлэгддэг. Замарончууд олон жилийн өмнө Star Sapphire Gem-ийг олж, энэ нь яг л Green Lantern Ring шиг ажиллаж байсан боловч хит их хүч нь хянах боломжгүй болж эхэлсэн учраас Замарончууд Star Sapphire Gem-ийг ашиглан Violet Power Battery болон Power Ring-ийг бүтээснээр Star Sapphire Corps үүссэн. Star Sapphire Ring нь дурлсан, аль эсвэл хайртай хүнээ алдсан хүмүүсийг сонгодог. Black Lantern Corps нь үхлийг бэлэгддэг бөгөөд бүх гишүүд нь үхсэн хүмүүсээс бүрддэг. Black Hand гэр бүлийнхээ гишүүдийг алж дараа нь өөрийгөө алснаар хамгийн анхны Black Lantern болж үхсэн баатруудыг амьлуулан Black Lantern Corps үүссэн. Black Lantern Corps-ийн гол зорилго бол амьтаа бүхнийг алж зүрхийг нь авч ямар ч сэтгэл хөдлөлгүй зомби болгох. Black Lantern Ring нь үхсэн хүнийг амьлуулах, бас ямар ч бэрхтлийг нөхөн сэргээх, мөн хүн алах тусам бүгжний хүч нь цуг ихсдэг. Харын эсрэг цагаан байдаг шиг White Lantern Corps нь амьдралыг бэлэгддэг. ертөнцид амьдрал үүсээгүй байх үед Entity бүх амьд зүйлсийг бүтээсэн ба Necron ертөнцөөс бүхий л амьдралыг арчхын тулд Entity-г алхаар оролдоход Sinestro хүчийг нь авч Necron-ыг алсан ч үхлийг алах боломжгүй тул Necron Entity-г Sinestro-гоос салгахад хаалж ордон нэгдэж ойр байсан бүх корпсын бүгжнүүдийг өөрчлөн цагаан болгож White Lantern Corps анх үүссэн. Хүчний хувьд амьдралыг бэлэгддэг учраас амьлуулах, эмчлэх, бодит байдлыг өөрчлөх болон бусад бүх корпсын хүчийг ашиглаж чаддаг. Өнөөдрийн бичлэгтээ DC ертөнцид байдаг үндсэн 9 Lantern Corps-ийн талаар хүргэлээ. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.